Энэ 7 хоногт нийслэлд өрнсөн онцлог үйл явдлын мэдээллийг тоомлон хүргэж байна. Монголчуудын өв соёлын даншиг наадам хүрээ зам 2023-ыг 8 дугаар сарын 5-6-нд Хүйд 7 хуудагт зохион байгуулж байна. Энэ жилийн даншиг наадамд Бурят, Халимаг, Тува, Өвөр, Дээд Монголоос оролцож нүүдэлчдийн нийслэл эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буй. Даншиг наадмын үеэр Мобис Хүйд 7 худаг, Төв Цэнгэл дэх Хүйд 7 худаг гэсэн хоёр чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилж байна. Хотын дарга хот төлөвлөлт стандартын мэргэжилтнүүд болон инженер, архитекторын салбарын эрдэмтэн судлаачид ихтэй сургуулийн багш нартай зөвлөлтөх уулзалт хийж тус салбарт тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын төвчрлийг бууруулах чиглэлээр авто зам тавих, өргөтгөн шинжлэх ажлыг өрнүүлж буй. Тухайлбал Чингисийн өргөн чөлөөнөөс баруун үлдвэрийн гудамж, мөн Гачууртаас Шар хаадны автобусны эцсийн зогсоол хүртэлх авто зам гүүрний ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Сургуулийн өмнөх боловсрал буюу цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг 8 дугаар сарын 1-ээс хүлээн авч эхэллээ. Энэ жилийн хувьд бүртгэлийг 2 үе шаттай зохион байгуулах бөгөөд хүсэлтийг цахимаар болон гэрийн ойролцоох, төрийн өмчийн цэцэрлэгт хандан гаргах боломжтой. Нийслэлийн засаг даргын захирамжаар энэ жил 34 байршилд 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгууллаа. 7 дугаар сард нийслэлд орсон их хэмжээний борооны улмаас орон сууцны зойрын давхар нийт эзэмшлийн гудамж талбайн хөрсөнд бохирдол үүссэн. Үүнтэй холбоотойгоор гидсний халдвар төвчин дэгдэх болон бусад эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс унтны ус хөрсөнд шинжилгээ хийхэд эерэг сорьц илэрсэнгүй. Баг тойроо орчмын 2.6 км дулааны шугамын шинжилгээний ажил энэ 7 хоногт дуусна. Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар нийслэлийн үнэт цаасаар татан төвлөрүүлэх хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав. Улаанбаатар Хөх хотын хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн 10 сурагч солилцоогоор Хөх хотод зочилж соёл, ёс заншил, хөгжил, иргэдийн амьдралтай танилцахын зэрэгцээ улс орныхоо соёл ахуйг сурталчлан таниуллаа. Үерийн дараах авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам хоолойд хуримтлагдсан лаг хагшаасыг үе шаттайгаар цэвэрлэж ус чөлөөтэй усах нөхцөлийг бүрдүүллээ. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр 3 төслөөс толгойд дэд төвдөх нийтийн ногоон байгууламж, тогтчлтын ажлын тендер зарлав. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгийг Улаанбаатар цэгийн мэдээллийн сайт, нийслэлийн мэдээ Facebook хуудас болон бусад сошиал хуудаснуудаас авах боломжтой.